байцгаана өнөөдөр хүрэлцээрсэн бүх ашигтай өдрийн мэндийг хүргэе. За ингээд миний хувьд намайг Туяасан байдаг. Би Багуун дүүргийн оюуны сургуулийн англи нэгшээ. За одоо миний хувьд өөрийн хувьд одоо экстримтэй хамтран ажиллаад хүүхдүүдэд ER ажлаар уншуулад одоо 5 дахь жилдээ анги уншуулж байна. За ингээд энэ хооронд би өөрөө ерөнхийдөө захын номын ач холбогдол талаас нь надад өөрөө презентацийг бичсэн байна. За тэгэхээр ер нь бол бид нар ямар нэг хэлбэр бусдад санал болохоос өөр заавал төвшиж үзсэн байх хэрэгтэй. Тийм учраас миний хувьд 2019 он хамгийн анх багшийн 500 багшийн enrichment хэлбэр анх зарлах би өөрөө оролцож байсан. Тухайд би ээж маань эмнэлэгт хаалганд орсон байсан үг таарсан учраас би зөвхөн бослол хангая гэдэг зорилго тавьсан. Гэтэл 500 багшийн тухайд бас амралт таарлаа яагаад гэвэл тийм учраас надад багшраас орхон ороод батхан гараад би бол өөрийгөө бослол хангаж болоо гэж бодож байхад тиймээс 500 багшаас ерөөсө 74 хүн бослоо хангаад тийм үлдсэн байсан. Тэгээд энэ дотор би ээжигээс ахигаа ажиад бас ихэд хэмжээ ингээд 74 дотор үлдсэндээ аягүй бас өөрийгөө бахархчихсан. Тэгээд тухайд нөгөө захин ном юу вэ гэдгийг өөрөө тийм нөгөө өвчтэй хүн асарч шөндөө нөгөө ном уншижсэн болохоор ямар сайн ямар ач холбогдол ямар гоё би ганцхан би өөрөө уншиж эсвэл хүүхдүүдэд заавал үзүүлэх хэрэгтэй юм байна гэдэг бодлоор төрж ирсэн. За тэгээд за ингээд захин ном маань одоо юу юм бэ гэдэг ямар ач холбогдолтой юм бэ гэх тийм бидний бол энэ номоо бид хаанаас уншиж хизээч уншиж болдог хамгийн давуу талтай. За тэгээд энэ маань 1-15 төвшөнтэй учраас хүүхдүүд маань би чадахгүй штэ мундгаар энэ уншиж би чадахгүй юм чи би энд орохгүй гэсэн ингэж үлдэх боломжгүйгээр тийм ээ нэгдүгээр төвшнгөөс өөрийнхөө төвшөнд харуулад уншиждаг. За дээрэс нь хүүхд маань тэр хэрэг тухайн хүүхд спортод сонирхолтой за зураг сонирхолтой бол ямар нэгэн гадаад хэл хүний өгшил сонирхолтой бол тийм ээ өөрийнхөө сонирхлын төвшөнд нөгөө төрөл жанраас сэдвээ сонгоод унших боломжтой байдаг. За ингээд хүүхдүүдийн маань үгийн тоо сонсон цагаараа нэг хэмжигддэг учраас нэг хоёр ном уншсан, заавал 100 ном уншсан, заавал өөргөө сонирхохгүй тийм ээж аваа авчихсан номыг заавал унших хэрэгтэй гэдэг утгаараа ингэж анхаарал хандахгүйгээр өөрийнхөө үгийн тоо сонсон цагаа өөрөө ингээд тааруулаад унших боломжтой байдаг. За уншиж байхдаа сонсч байдаг учраас тийм яг тэр номын ардлын бэкграунд шоу мэдэр аюу гоё хүүхэд ойрлж яадаг нохоо хуцж яадаг тийм учраас яг бодит ертөнцид орцсон юм шиг төсөөлж уншдаг учраас хүүхдэд эргээд үлдэх төсөөлөн бодох чадварт нь аюу сайнаар нөлөөлдөг учраас хүүхдийн сонирхлыг илүү сайн татдаг байгаа. За ингээд номоо уншсныхаа дараа ойлгосон шиг шалгадаг 5 асуулт нь хамгийн сонирхолтой байдаг тийм ээ. Энэ 5 асуултыг давж гарсан хүүхэд маань энэ номоо амжилттай уншсан гэдэгт өөрийгөө тооцдог учраас энэ бол хамгийн сорил буюу чаленж гэсэн байдаг шүү дээ. За ингээд өргөлийн номнууд маань хамгийн арга талдаа плейлист хэсэгтэй байдаг. За энэ плейлист хэсгийг багшаар яаж ашиглаж болох вэ гэхээр тийм ээ дүрийн тоглож жүжигчсэн тоглолт за богинохон паб театр энэ хийгээд хүүхдүүдтэй тийм хичээлээр ингээд аваад ашиглах боломжтой. Бүхэл бүтэн үлгэрийг богинохон ингээ яг дүр дээр нь үгийн өгчсөн хүүхдүүд плейлист байдаг учраас энэгээр аягүй даваа талтай байдаг юм аа. За ингээд ном болгон ардаа хөөрхөн дасгал даалгаварт байдаг тийм ээ төвшөндөө таарсан. Тэгэхээр хүүхдүүд маань яг марафоны үеэр хүүхдүүд дасгал даалгаврыг ажиллахгүй болсон хөнгөө уншаад үгийн тоо сонсон цаг дээр ач холбогдол уншаа. Тэрнээс дараагийн удаад багш нар бол яг хичээл сургууль дээр нэг номыг сонгож аваад дасгал даалгавартай ингээ бие даалгавар ч юм уу тийм ээ хичээлийн хөтөлбөрт ингээ давхар хамсруулан агуулгаа явах юм бол аягүй хөөрхөн дасгалуудаа номцтой байдаг. За ингээд хамгийн гол юм нь админ багшийн хяналтанд уншиж болдог. Бид хүүхдүүд маань багш хянжээ тийм ээ миний уншиж байгаа үг маань багш маань хянж байгаа гэдгийг харахаар одоо мэдхээр бас хүүхдүүд илүү сайн бас уншиж өгдөг даваа талтай. За тэгвэл яагаад хүүхдүүд захин ном унших юм бэ? Ямар чадрыг сайжруулдаг юм бэ гэж тийм ээ. За тэгвэл эндээс хараад ингээд би бол энийг 23 он гэжсэн дата байна л да хүүхдүүдээ. За энэ болохоор манай хамгийн анхны хүүхдүүд бол 2020 онд уншиж ирсэн. 6 дугаар ангид яг ковидын үед одоо би өөрөө хүүхдтэй байсан. Ангийн маань хүүхдүүд 5 дугаар ангид ковидын 5 дугаар ангид хагас дуу үсгээ үзээд ороод ирсэн. За ингээд 6 дугаар ангид бас хагас дуу үзэж дахиад ингээд ковид бол хаац. Яг ингээд цахим орчинд ингээд ажиллаад маш их цаг хөдөлмөр орсон. За энэ дээр
хамгийн хэрэгтэй бидэнд дэм өгжөөс юм ерөөсөө эцгийн оролцоо. Тэгэхээр ерөөсөө эцэг их багш одоо сурагчсан 3 сар бол айгүй сайн байсан. За тэгээ эндээс одоо ингээд 20 онд орсон, 21, 22, 23 онд орсон. 20 онд бол ингээд 2 хүүхэд уйлж ирсэн. Олж ирсэн 2 хүүхдийн дата, 21 онд 3 хүүхэд ингээд 22 онд 4 хүүхэд ингээд харьцуулаад ингээд датаг ингээд гаргах. Сурагчдын маань төвшингийн өсвөл, сурагчдын үеийн тооны өсвөл, сурагчдын уншны хурдны өсвөлийг ингээд харьцуулсан датыг харагдаж байна. За энэ дээрээс нэмээд хүүхдүүдийн маань сахилгын бод үүрэг хариуцлагаас ингээд давхар айгуу сайжраа явдаг байгаа. Ингээд ганцхан ер нь болохоор багийн марафонд дээр бол харагддаг. За ингээд сурагчдын ярианы чадвар сайжирдаг. За энэ дээр яагаад ярианы чадвар вэ? Хүүхдүүд маань номоо унших чадаагаа одоо марафоны босс надад аудио сонсон цагийн боцолтой байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө сонсож байгаа хүүхд маань эргээд нөгөө pronunciation-ыг сайжруулж өгдөг. Оо би нэг буруу дуудаж ирсэн биш. Энийг чи ингэж хэлдэг байж тэгээд яагаад гэвэл цахим ном маань ер нь бол ихвшин дийлэнх нь бол British English accentтэй гэдэг тийм ээ. American English accentтэй номнууд бол тийм дотор байдаг. Ихвшин British English accentтэй байдаг учраас хүүхдүүдийн нөгөө нэг дуулыг аягүй засаж өгдөг юм байлээ. За тэгээд энэ дээрээс би яаж хүүхдүүдийн дуулуудыг засаж сайжруулж ирсэн бэ гэхээр одоо энэ бол ингээд нөө үлгийн номны аргын плейлистүүдийг аваад хүүхдүүдээр ингээд puppet театр хийлгэж байгаа. Энэ бол ерөөсөө гарын доорх ингээд нөө манажигийн биш тиймээс ингээд цаас өөрөө эсвэл зураг өсөл өөрөө хийх ингээд өөрсдөө нэг хийлгэж жоохон айд томроод ирэхээр хүүхдүүд царай цэсрэг гарах айгаа дургу болчихдог. Тэгээд тэрнгүүт puppet театр дээр ингээд өнгөд хүүхдүүд ингээд хүүхдийн театр болоод ингээд хороо ач юм ингээд хийчихээ тэрний араас ингээд дуу хоолой оруулалтаа айгуу дуртай оролт тэрийг видео хэлбэрээр хийдэг байхгүй. Энэ дээрээс ингээд хүүхдүүдийн ярих чадвар, спино, pronunciation чадвар аягүй сайжирдаг. За энэ дээр бас дээрээс нь номны маань сурагчид өгөх юм бас нэг ач холбогдол нь юу вэ гэхээр хамтын ажиллагаа сайжруулж байна. За одоо жишээ нь би одоо энэ дээр бол манай багнууд дөрөвд одоо Баянгол дүүргийн ганц зам сургуулийн мөнгөний ирээс багшийн ангид яг манай ангид параллел ижилхэн тухай 8 дугаар анги гэж таарсан. Тэгээ ингээд эдний анги ангиар уншдаг, манай анги ангиар уншдаг. Ингээд эдний анги манай багнууд дүүрэг тэгээд бид нэг хамгийн анх ингээд хамтын ажиллагаа эхлүүлж байна гэдэг тухайд хүүхдүүдэд танилцуулаад нэг өдрийг ингээд амралтын газрыг өнгөрөөсөн мэдээ. Тэгээд ингээд цаашлаад ингээд хүүхдүүд маань 12 төслөөс яаж хамтарч болох учраас тийм 7 дугаар анги бол 7 дугаар ангигаа 8 минут 8 дахь анги хамтарч ажиллаж байгаа юм аа. За ингээд одоо ингээд тэгвэл энэ номыг уншсанараа тийм ээ 6 дугаар ангидаа гэсэн хүүхдүүд 12 дугаар анги бидний хэтийн зорилго юу вэ? Энэ номыг ингээд уншаад байвал бид зөвшөө бүр ингээд эцэст нь ямар үр дүн гарах. Өнөөдөр уншаад маргааш хүүхэд гинт сайжрахгүй тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдүүд маань яах вэ гэхээр олон улсын шалгалтын IELTS, TOEFL, PTE буюу SAT шалгалтын за бидний хамгийн гол Yeshion байна. Энэ дээр яаж нөлөөдөг вэ тийм ээ? Номоо аудиотоор уншсанараа хүүхдийн маань сонсох чадвар сайжирж явж идэг. За номоо уншсанараа унших чадвар сайжирж, ойлгох чадвар сайжирж идэг. За book review буюу ном уншаад араас нь review хийгээд ингээд явах боломжтой журнал өгдөг тийм ээ. Энэ дээр ингээд хүүхдүүд маань ингээд эхлээд нэг өгүүлбэр шиг дараа нь хоёр бол ингээд хүүхэн баг багаар ихсаар одоо бичих чадвараас давхар сайжраа явчих. За ингээд хүүхдүүд маань дүрийн тоглолт хийгдэмээ эргээд нөгөө зохиолыг эргэж ярьснараа хүүхдүүд маань ярих чадвар сайжирна. Ингээд энэ маань алхам сайжрал баг багаар ингээд мэрэл явсараад эцэгдүүдээ бид нар тийм баггүй Yeshion өндөр оноо өндөр боломжтой тийм ээ багаас хойш тэрээс одоо гинт 12 тушаал 12 дэх шүтэн штэ. За тэгээд IELTS-ийн хамгийн хэцүү хамгийн гол суур чадвар бол reading чадвар хамгийн чухал байдаг тийм ээ. Энэ маань PISA-гийн бүлгийнээр унших чадвар хамгийн бага байдаг. Унших гэхээс уншаад ойлгосноо эргээ ярих чадвар хүүхдүүдэд сул байдаг учраас эргээд энэ маань ингээд хүүхдүүд маань ингээд энэ олон улсын шалгалтын чадвар дээр бид нар хэтийн зорилгоо тавиад ингээд бас ажиллаж байна. За одоо ингээд дахиад энэ маань ямар хүүхдэд өвшөө ямар үр ашигтай юм бэ? Хүүхд маань сургуулийн өрөөл гараад тийм ээ 12 дугаар тушаал гадагшаа дотгошоо явахаараа сургуулийн өрөөл гараад энэ дээр одоо би 6 дугаар ангиас тасралтгүй 12 дугаар анги хүртэл ингээд энэ экспериментийн номыг ингээд байнга уншдаг байсан гэвэл тухайн хүүхдийн хэр тууштай байдлыг харуулна тийм ээ. Дээрээс энэ хүүхд маань одоо ингээд марафонуудад ороод гаргасан амжилтын тухайн хүүхдийн амжилтыг нь бас илтгэдэг шүү. Тэгэхээр ингээд сургуулийн өрөөл гаргахад энэ маань аюул төлөв болох юм байна.
За дээрээс нь сургуульдаа тийм ээ бид нар хүүхдэд тодорхойлох гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө X-reading-ийн амжилтуудаа улсын хэмжээний гэдэг утгаараа явж байгаа учраас тэргүүний сурагчид улсын чанартай амжилт болоо явждаг. Тэр өгөөд эхний 2 3 мудугаар нөгөө болцол хангасан нөгөө шалгуураас тийм ээ хамгийн нөгөө шилдэгүүдийг шалгарч байгаа бол тэргүүний сурагчид тодорхойлох харахад аюул өндөр оноо авдаг шүү дээ. Тэрнээс ганцхан нөгөө олимпиадыг бид нэр одоо энэ бас аюул том амжилт болж үздэг. За тэгвэл админ багш нар яах вэ? За бид нар тэгвэл багшийн хувьд бидэд ямар ач холбогдолтой. За багшийн хувьд бид нар мэргэжлийн зэрэг авдаг, баталгаажуулдаг, ахиулдаг тийм ээ. Ингэх юм бол бид нар одоо жишээ нь би энэ ингээд зогсож байгаа би өөрийнхөө туршлагыг түгээн дэлгэрүүлж штэ. Тэгэхээр би өөрийнхөө туршлагыг нийслэлийн хэмжээний багшид түгээн дэлгэрүүлсэн гэдэг. Тийм учраас та нар одоо дараагийн удаа ингээд туршлагатай болохоор тийм эдрээс байр сантай. Та ментор шиг үү, та туршлага түгээх үү, та ихтгэл хийх үгээ л асууад байдаг. Тэгэхээр ингээд нэг өдрийн туршлага түгээ дэлгэрүүлэхдээ ингээд та ингээд эргээд ингээд зураг хөргөлтөөгөө баримттай тийм ээ. Тэр байтугай лингусаас бас ингээд юу тодорхойл хийдэг. За ингээд түгээн дэлгэрүүлсэн. За улсын хэмжээний зохион байгуулалтын марафон учраас сурагчдын амжилтаар бидний ажлын үзүүлэлт нэмэгдээ явждаг. Энэ дээр мэргэжлийн арга тийм мэргэжлийн зэрэг. За тэгээд дээрээс нь одоо лингусаас одоо зэрэг авахлаа тийм ээ. Одоо энэ багш нар хэдэн жил анги удирдах ийм амжилттай ингэж явж байгаа гэдэг хүсэх юм бол энэ тодорхой захиалгаас гаргаад ирчихье. За ингээм ур чадрын нэмэлт чинь мэдээж тийм одоо шигдэг багш болон ямар нэгэн өдөр амжилт үзүүлэх юм бол ингээд тэрүүгээр авсан ингээд сурвалж тайлбар үлээ авах боломжтой байна. За ингээд ментор багшаар ажиллах боломж өгдөг. За ментор багш гэдэг юу юм бэ гэхээр зэрэг одоо энэ жил намар идэх ментор багшаар ажиллах гэдэг ингээд мэйлээр санал асуулгасан. За тэрэн дээр би ажиллая гэдэг ингээд өгөөд явсан. За энэ яг хөө миний цаг зав тий. За та энэ сургууль дээр очиод эцгийн хурал дээр танилцуулга хийгээд өгөөч. Энэ сургууль дээр очиод та багш нарт нь ингээд өөрийнхөө туршлагыг түгээд өгөөч. Яагаад энэ ном хэрэгтэй гэдгийг хэрэгжилж байгаа багшраас сонсох юм бол энэ хүмүүс шал өөр байна гэсэн. Би энэ жил 119 дугаар сургууль нэг нь 38 лөө тий 38 дугаар сургууль 2 сургууль дээр очиж 119 биш нэг нь нийслэлийн 2 сургууль байсан. 18 38 2 сургууль байсан. Нэг нь эцгийн хурал дээр байсан, нэг нь болохоор эцгийн хурал бас онлайнаар нэг орсон байгаа. Тэгэхээр зэрэг ингээд энэ чинь бас ингээд ментор багшаар ажиллахаар та бидэрт ажилласан цагаа зарцуулсан гэдэг утгаараас надад бас цалин тооцож бас өгдөг байгаа. За ингээд за сурагчдаас эрх авсан үнийн дүгээс бас санхүүгийн урамшуулал бидэрт олгодог. Тийм ээ. Даад эдийн төрөний одоо эрхийг хүүхдүүдэд авсавчаас танд эдийн төрөний урамшуул олох гэхээр нөгөө урамшууллаасаа би нөгөө төлбөрийн чадамжгүй байгаа санхүүгийн боломжгүй байгаа хүүхдүүдтэй за энэ хоёр маань ихэр юм аа энэ маань яаш хаалганд орсон юм аа энэ хоёрын эрхийг миний нэрхээр сунгаад өгөө гэдэг ингээд эргээд бас ингээд идрээс ингээд буцаад урамшууллаараа ингээд бас хүүхдүүдтэй би ингээд боломж олгоод аваад өгчтэй. За ингээд сурагчдын амжилт бол багшийн амжилт бас болж өгдөг. За тэгэхээр миний хувьд бол ингээд 2020 оноос ингээд хойш хамтарч ажиллаад ингээд за анхны National Conference дээр ихтгэл тавьж ирсэн. За ингээд марафон алгасгүйгээр ангиудаа оролцож ирсэн. Тэгэхээр ерөөсөө яг нь биднээс эхний хувьд бол админ багшийн хувьд аягүй ач холбогдол гарна. Ингээд хүүхдүүдээ датагийн хянан тэ уншаарай гэж шаардна. Тэгээд аягүй олоовоос гарч штэ. Зарим тохиолдолд хүүхдүүд маань унших гэсэн ч мөнгө авахгүй. Санхүүгийн боломж авахгүй. Тэр тохиолдолд нөгөө хуучин ангийнхаа төгсгсөн ангийнхаа хүүхдүүдээс спонсоргүй нууцлаг баатар болох уу тэ өөрсгөө тэ чадваргүй байсан хүүхдүүдэд эргэж тусламж үзүүлэх үү гэх. Тэнгүүд одоо төгсөө авчиж ангиж хүүхдүүд аягүй сайн тусна юм бэ. Тэгээд нэг хүүхд чинь багшаа би нэг хүүхд дараа ихийг авч гээ тэ. Тэгэхээр нууцлаг баатар спонсор авах бас хучаа гэж хүүхдүүдээс аягүй тийм болно шүү. Тэгэхээр одоо энэ бол би бол өөрийнхөө аягаар гайхуулахгүй ер нь бол одоо ингээд эдрээс ингээд дандаа багшийн ажлыг ингээд дататай ингээд хүүхдүүдээс суулгаад уушаас багшаараас ингээд аягүй сайн үнэлж явагдгийг. За тэгээд ингээд энэ юу өөр 2022 тий 2022 байна. Энэ дан 22 байна. За энэ хамгийн сүүлийн одоо миний харсан амжилт. Тэгээд багийн марафонд ангаа амжилттай болоод би бэж айл хүртээ ирэх авчаа зогсож байгаа. Тэгэхээр одоо ингээд багш нар бүгдээ маш сайн аюул олон боломж өгсөн байна.